Банга орны дарга хэрэг гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9 сарын 1-ний өдөр Монгол Улсын их хуралд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн амт, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төр хувийн эмчилгээний түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон засгийн газрын үндсээс гарах эрх олох тухай Улсын хурлын тогтоолын төсөл, үндэсний байлгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлц хэсэх асуудлыг Улсын хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн банга орон шилжүүлсэн билээ. Төсвийн банга орны 2025 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын хурлын тогтоолын төслүүдийг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын хурлын гишүүн Өрийн Туяа, ажлын хэсгийн гишүүдэд Улсын хурлын гишүүн Бадамсүрэн, Баатархуу, Баясгалан, Бэсэн, Лувсан Жамц, Менцайхан, Пүрэвдава инх төвшин нар ажиллаж байна. Ажлын хэсэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын хурлын тогтоолын төслүүдтэй холбогдох тооцоолол мэдээлэл болон хууль Улсын хурлын тогтоолын төсөлд ирүүлсэн саналтай танилцсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төсөл болон Улсын хурлын тогтоолын төслийг заалт тус бүрээр Улсын хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг нэг үрчлэн хэлэлцэж, дараах асуудлыг байнгын орны хуралд танилцуулж байна. Үүнд багш эмч нарын эмнэлгийн байгууллагын ажилчдын цайлан болон ахмад насны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан татврын зардлыг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татврын буцан олголтын хэрэгжих хугацааг хойшлуулж хуулийг 26 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх. Хоёрт нь Улсын байлгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийн хувьд 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд нээлттэй эл тод үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөл тусгах саналыг бэлтгэлээ. Мөн хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хууль Улсын хурлын тогтоолын төслүүдэд найруулгын болон хууль зүйн техникийн саналыг бэлтгэсэн болно. Ажлын хэсэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг томьёолж бэлтгэн та бүхэнд тараасан болно. Банга орны эрхэм гишүүдээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.